Сайн байна уу? Учирлаа. Өнөөдөр танай зөрчлийн нэвтрүүлгийнхаа ээлжид нэгэн дугаарыг хийхээр барилгачийн бодлооны төв дээр ирсэн байна. Нэг найз руугаа залгаад манайхаар зочлооч гэж урьж байна. Одоо бүгдээрээ залгацгаая. Байна уу? Алло. Байна. За сайн уу найз? Юу вэ? Тайван дөө, ажиллан сайн уу? Таалаг. За. Сайн. Хаагур яваа юм? Найз сайн нэгтэр хүн болгочоод одоо л хот руу орж байгаа юм да. Найз нарийн чамааг өнөөдөр манайхаар зочлооч гэж урьж байгаа юм. Яасгаа. Юу ажлын хаана нэлээ? Чи нисгтэр явж байгаа юм чи яг сонсголон зам даагуу барилгачийн бодлооны төвгээ байгаа. Оочхайг орхон байгаа юм байна тий. За юу тэгээ. За ашиг ойрхон явж байгаа юм байна. Одоо тэгээ бүгдээрээ эргээд уулзцгаая. Хай. Юу вэ? Яа, шууд ингэ бичлэг дээр доотгоо байсан юм уу? Тийм ээ, за найз. Минлэрэ манай. Хай, сайн уцгаана уу? Тэгээ ер нь л ойрхон маас тийм. Яаж ойрхон юм байна? Амар зогсоолтой байсан биш хэлэхгүй байсан. Харин тийч ингээд 500 машины зогсоолж шээ. Па. Асас. Одоо илүү манай энэ А блокер эхлээд зочлоо тийм ээ. За окей. За. Шууд ороод үзээч юм. Ороод үзээ. За окей. Ер нь л найз барилгачийн бодлооны төвийн талаар ер нь сонсч ирсэн үү? Сонсгоо удаа сонсч ирсэн. Тэгээ яг ирж болол үзэж байгаагүй юм. Ааха. 2023 онд ашиглалтанд орсон. 23 онд ашиглалтанд. Зөө. Одоо тэгээ Б блок нь болохоор сая 1 сард ашиглалтанд ороод сүүлийн жилүүд чинь баруун тал руугаа орон сууцны төслүүд барилгууд чинь ихээр баригдаад тэгээд яг тэрийгээ дагаад яг ийм том бодлооны төв. Тэгвэл амар зөв сонголттой байршил нь бол айгүй зөв хийсэн юм шүү дээ. Одоо энэ яармгийн сонсголын энэ хоёрч бол барилгууд цааш бодморч байгаа шүү. Харин тийм байгаа шүү тий. Бодгын хаалсан шившинх газар шинээр дарцсан. А блокийн павильонууд нь ер нь бол бүгд дууссан байна. Б блок маань болохоор цөөхөн талбай үлдсэн. Өөрөөсөө ерөнхийдөө ямар хэмжээтэй, ямар дэлгүүр нэмэр байгаа нь тэрийг захиалаад тэгээ өөрсдийнхөө хүслээр ерөнхийдөө тогтчуулаад тийм. Зөө. Тэгэд юу юм? Дандаа түрээслэх юм уу? Эсвэл бол худалдаж авахар байгаа мó? Түрээс худалдаа авах хоёулаа. Худалдаж авах юм бол 5-аас 7 сая төгрөгийн хооронд. Харин түрээс нь болохоор 25,000-аас 35,000 хооронд. Зөө. Тэгвэл шинэ газар гэхэд бол бас өний хувьд бол дэжгүүл юм шүү дээ. Чэнэлэл, хоолны газар. За бүх юм яатсан байна те кофе шоп маа гэх. Одоо илээ тэгээд 2 давхраар орж гоё. 2 давхраар. За тэгээ. Ерөнхийдөө барилгын материалын хаанаас цуглуулж байна? Барилгын материалууд тэгэл угаасаа 100 айл руу 100 явна гэдэг. Чи тийм үг мэдхөө. Мэдгүй яах вэ? Ер нь бол одоо энэ 19-ийн нисэх хавар байгаа хүмүүс бол заавал 100 айл руу явах шаардлагагүйгээр наашаа бас нь илүү төвчрэлгүй. Хараа угаасаа тийм болоосоо ч гэж ингэ нэлээд бодож исэн тэгээд тэр л хүсэл одоо биелсэн байж. Манайх айл болохоор ийм маркетингийн ийм цогц бодлогыг хэрэгжүүлэхээр ингээд зорж ажиллаж байгаа байхгүй. Би нэг юм ойлгосон. Чи яг найзраатай ажил дээр ирж зочлооч мачлаач гэдээсэн зүгээр ажлын газраа гайхуулах гэдэг юм байна те. Би энэ охины очилтын яг юу хийх гээд байгааг нь одоо ойлгочлаа. Намайг одоо ажил дээрээ авчирчаад өөрийнхөө ажлын газрыг флексдэх зорилготой байсан юм байна. Танаа ажил дээр заяа. Би танаа ажлыг жинхэнэ одоо төнгөчин заяа. За тийм. Яг байхгүй гэсэн үг сая. Байхгүй. Итгэлтэй нөө. Тэгвэл шүү дээ те. Ийм заяа. Наас нь яг хэдхэн хоногийн өмнө 100 айл орсон байхгүй. Тэгээд надад тэн дээр хид юм стресстэй те. Өмнөдөө угаасаа дандаа нэр бардаг нэг юм хитэн юмнууд байдаг байхгүй. Танаад байх юм бол би танаад худалдааны төвөө үнэхээр супер юм байна биш ээ. Болж байна. За эхний ээлж 0-ийн асуудлыг шийдснээр харуулж байгаа. Ямар муухай гэсэн юм бэ те. За окей. 0 эрэгтэй эмэгтэй 0. Ажилтсан байгаа зү. Бочкийн ажилтсан байгаа зү. Oh my god. Wow! Эрэгтэй нь шүү уучлаарай. Гараа. Яа сониохон бэ. Чи сая шатаар алхаадсан шүү. Тарах лифтгүй юм шүү. Йоо. Найзаа болтоо лифтгүй ийм барилгын материалын газар байна гэж байна шүү дээ. Харъя. За юуны лифт одоо үйлчлүүлэгчдийн те зочигчдын суух лифт бол байж болно. Бараа материал яах. Параметр хэрэг мэрэг тийм байгаа л ээлгүүдээ бодвол шинэ газар юм хойно. Одоо би чамд харуулъя л та. Харуулъя л. За найз эхлээд ингээ ороо харчих. Юм ингээ хараагүй ч гаднаас нь дүгнж болдоггүй юм. За номыг хавцаар нь шиг те. За. За найз ямар вэ?
Одоо Нэгсэн лефтэн сууснаа шууд 3 давхар. 3 давхарлаа гарчээ. За тэгээ. Нэрт доо тусгаарлагч. Яа нослог юм бэ. Одоо ер нь чамд асуумаар байгаа. Манахаас байхгүй. Байлгүй. Одоо би зин цогтой чамд хийх гэж юм байна. Баяртай цаан, мантон бозан, часан толгой байна. Тэр бол одоо тооцохгүй шүү дээ. Тэгээ хоолой ааш. Би одоо чамааг угаасаа манай ажил дээр ингээд ирж зочлооч гэж уурсан юм чи мэдээж хоолоор чамд дайлна. Одоо байлаа. Түн байлгүй. Finally би ингээд хоолны газар асууж иж өөрөө хоол идж байгаа. Аюуны амсар найздаа зуулахгүй бол бас болохгүй шүү дээ. 1 hour later. Тий. За хоол амттай байсан нь. Хоол амттай тасархах янз. Баярлаа. За үйлчлүүлэгчийн хувьар бол тий танайх бол бүх асуудлаа бол шийдсэн, цогцсон гоё газар байна. За одоо би түрээслэгчийн хувьар асуумаар байгаа байхгүй. Бараа таваараа хаана хадгалах вэ? Агуулгууд юу байгаа вэ? 10,000 м2 агуулгатай. Бүр 10,000 тий. За 45 оны агуулга нь болохоор 100 ширхэг. Энд түрээсэлж агаад худалдаа авсан хэрэглэгчд маань бүгд тэр кантнаар агуулгатай өөрсдийнхөө бараа таваарыг оруулах боломжтой. Танахаас ингээд цогцоор нь бүх юунуудыг чи авъя гэх юм бол яах юм? Наста дискаунт байгаа юм байна. Хувийн зүгээс Хувийн зүгээс гэлэхгүйгээр ерөнхийдөө манайх барилгачдын баярыг тохиолдуулаад за бүх одоо энэ талбай түрээслэж байгаа эсвэл талбай худалдаа авах гэж байгаа хүмүүстэй хямдрал урамшуул ерөнхийдөө зарлж байгаа шүү. Тэгээд ерөнхийдөө бас энийг үзэж байгаа манай барилгын ханган нийлүүлэгчд маань та бүхэн маань хэрвээ талбай худалдаа авах хүсэх юм бол бас манайх руу залгаад сонирхоорой. За үйлчлүүлэгчийн хувьд ч тэр түрээслэгчийн хувьд ч тэр танайх бол ингээд цогцоор нь болоо шийдсэн юм байна. За өөр юу байна? Өөр гайхуулах юм юу байна? Өөр бас нэг юм байна. За бас юу юм? 30,000 м2 газар дээр 28,000 м2 ийм нийт 3 блокийг ашиглалтанд оруулахад ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгээд 3 блок нь хаана вэ? C блок. Энэ дээр одоо C блок баригдах юм уу тийм өө ёо юм. Одоо ялаа B блокоор орж үзэх үү. За тэгээ. Энэ талбайг жишээлх юм бол барилгын материалын ханган нийлүүлэгчд манайх бүрэн боломжтой. Одоо бол энэ ингээд талбайнууд үлдчихэд байгаа нь бол энэ тэгээ саяны хоёулын нам үздэг гэсэн үг шүү дээ тийм. Одоо танаас ч талбай үлдээх юм болов гэж та. Хоцорчлаа гэж амар харамсдаг шүү. Тэгээ итгэн залгаж малгад энэ минийгээ дуудаа зарчлуулж мачлуулж яахгүй ямар сони игээд аа. Өнөөдөр ингээд те барилгачийн худалдааны төв дээр ирээд найз хаажилтаа танилцаад зочлсон найздаа бас баярлалаа. За урьсанд баярлалаа. За цаг заваа зарцуулсанд баярлалаа. Баярлалаа. Барилгачийн худалдааны төвийн хамт олондоо бас баяр хүргэе. Тэгээ үнэхээр nice. За баярлалаа. Баярлалаа.